Сайн байцгаана уу? Миний сувагт тавтай морил. Надад ойрын үед хүүгийн өдөр хоног цаг хугацаа чи ямар хурдан өнгөрөөд байна гэсэн бодол их орж ирэх болсон аахгүй юу? Танд өмнө нь бас ер нь ийм бодол орж ирж байсан уу? Тэгвэл та яг зөв бичлэгээ үзэж байна. Би энэ хүү бодолтой хариулт авахаар өөрийнхөө хувьд багахан судалгаа хайлт хийсний хуваалцах байна. Тэгэхээр өнөөдөр яагаад өөрийн хүсэн хүлээсэн аялалтаа явж байхдаа өдөр хоног хурдан өнгөрөөд байгаа мэт боловч өөрийнхөө дургүй зүйлийг хийхэд цаг хугацаа илүү удаан өнгөрөөд байгаа юм шиг санагддаг. Мөн бас яагаад нас ахих тусам цаг хугацаа илүү хурдан өнгөрөөд байгаа мэт мэдрэгддэг тухай. Түүнчлэн хэрхэн энэ хурдан өнгөрөөд байгаа цаг хугацааг удаашруулах, удаан өнгөрч байгаа мэт мэдрэх талаар би энэ бичлэгтээ ярих болно. Тэгэхээр цаг хугацааг субъектив болон объектив гэсэн хоёр төрөлд хувааж болдог юм байна. Объектив гэдэг нь цагийн зүгээр хэмжигдэж боддоор хэр удаан үргэлжилсэнийг илэрхийлэх бодит цаг хугацааг хэлдэг гинэ. Харин субъектив цаг гэдэг нь тухайн үйл явдал бидэнд хэр удаан санагдаж байгаа тухай юм байна. Уг субъектив цаг хугацаанд бидний цаг хугацааны талаарх ойлголтын гажуудал буюу мэдрэмжийн асуудал орж ирдэг юм байна. 2007 онд хийгдсэн нэгэн судалгааны үр дүнд хүн бүр цаг хугацааг өөрөөр мэдэрдэг болохыг харуулсан байна. Тодорхойлбол уг судалгаанд анх удаага шөхрөөр бууж байгаа хүмүүст цаг хугацаа хэр хурдан эсвэл хэр удаан санагдсныг судалжээ. Судалгаанд оролцогчдыг онгоцноос үсрэхээс өмнө хэр их айж эсвэл догдолж байгааг нь 0-100 оноогоор үнэлүүлж харин газардсныхан дараа шүхрээр хэр удаан буусан гэж бодож байгааг нь асуусан байна. Ингэхэд айдас ихтэй хүнд шүхрээр буух нь маш удаан санагдсан бол харин эсрэгээрээ догдолсон сэтгэл хөөрөлтөй байсан хүний хувьд шүхрээр маш хурдан буусан гэсэн хариулт өгчээ. Тэгэхээр хүн айдастай тухгүй байгаа үедээ эсвэл дургүй байгаа зүйлээ хийж байхдаа цаг хугацаа удаан өнгөрч байгаа мэт санагддаг байх нь. Эйнштейн харьцангуй онолыг тайлбарлахдаа хөөрхөн охинтой 1 цаг хамт сувал 1 минут мэт санагдана. Харин халуун пишин дээр 1 минут сувал хэдэн цаг мэт урт санагдана гэж хэлсэн байдаг. Энэ нь цаг хугацааны мэдрэмж нь бидний нөхцөл байдал мэдрэмжээс хамаарч өөрчлөгдөхийг илэрхийлж байгаа юм байна. Дараагийн нэгэн сонирхолтой зүйл бол яагаад бид нас ахих тусам цаг хугацаа илүү хурдан өнгөрч байгаа мэт санагддаг талаар яриа. Танд нэг л мэдэхэд 7 хоног, нэг л мэдэхэд 1 сар өнгөрчихсөн юм уу? Нэг л мэдэхэд би 20, 25, 30 хүрчихсэн байсан гэсэн бодол ер нь төрж ирсэн үү? Тэгвэл нэгэн сонирхолтой байдлаар үүнийг тайлбарлах гэж оролдъё. Бүгдээрээ 5 настай хүүхдийн талаар бодоод үзье л та. 1 жил бол түүний нийт амьдралын 5/1 хэсэг буюу бүхэл бүтэн 20%-ийг нь эзэлж байна. Энэ 1 жил түүнд маш урт санагдах боломжтой. Яагаад гэвэл энэ 1 жил нь түүний нийт амьдралын нэлээд том хэсгийг эзэлж байна гэсэн үг. Харин 50 настай хүнийг хэдүүлээ бодоод үзье л та. 1 жил бол түүний амьдралын 50/1 хэсэг буюу зөвхөн 2% эзэлж байгаа. Тэгэхээр уг 1 жил түүнд маш богинохон санагдах боломжтой. Учир нь тэрээр өмнө нь олон жил амьдарчихсан учраас түүний нийт амьдралын хугацаатай харьцуулахад уг 1 жил нь өчүүхэн 1 хэсэг болж хувирч байна. Нас нэмэх тусам 1 жил бидний амьдралд эзлэх хувь буурсаар байх болно. Тиймээс тарих жил ирэх тутам 1 жилийг богинохон гэж мэдэрдэг байж болох юм. Иймээс нас ахих тусам цаг хугацаа хурдан өнгөрч байгаа мэт санагддаг байх нэ. Одоо би харин та бүхэнд цаг хугацааны талаарх мэдрэмжтэй холбоотой Holiday Paradox гэх ойлголтын талаар ярьж өгье. Энэхүү ойлголтыг Claudia Hammond зохиолч өөрийн Time Warp номдоо дурдсан байдаг. Тэгэхээр та өөрийгөө 1 жил тасралтгүй ажилласныхаа дараагаар Бали руу явж 7 хоног амрах гээд онгоцны буудал дээр онгоцоо хүлээгээ сууж гинэ гэд төсөөлөөрэй. Гэтэл цаг агаарын байдлаас болоод онгоцт нь 2 цаг хошиллоо гэж бодъё. Та аялалдаа явж далайн эрэг дээр коктейл унгаа биеэ наран чарж хэвтэх гээд байдаг. Гэтэл хүлээх шаардлагатай болсон энэхүү 2 цаг танд маш удаан санагдаж байгаа гэдэгт би л эргэлзэхгүй байна. Харин одоо та өөрийгөө Балид аль хэдийн очисноор төсөөлөд үзээрэй. Энергийн арал дээр очисныг хичээлэх үү, тэнд йог бясалгал хийгээд олон сүмхий дээр ороод байгалийн сайхантай танилцаад олон шинэ газруудаар явж шинэ зүйлс туршиж үзлээ гэж бодъё. 7 хоногд орхиноо өнгөрчихөж байгаа биз? Харин та одоо Бали явсан аяллахаа талаар 1 сарын дараа найздаа ярьж байна гэж бодоод үзээрэй. Танд онгоц хүлээсэн 2 цаг тийм ч удаан санагдахгүй хэрнээ Балид өнгөрүүлсэн цаг хугацаа маш удаан санагдах болно. Учир нь та онгоц хүлээж байхдаа нэгэн хэвийн байдлаар цаг хугацааг өнгөрөөсөн ч Балид олон дурсамжийг бүтээсэн учраас танд эргээд бодоход амралт нь маш удаан санагдаж байгаа юм байна. Товчоор хэлбэл та шинэ зүйлс сурч дурсамж бүтээх тусам
тухайн цаг хугацаа дараа нь бодохоор удаан өнгөрсөн юм шиг санагддаг гэсэн үг. Тэгэхээр holiday paradox-ыг дүгнээд хэлбэл шинэ зүйлс сурч мэдээж туршиж үзэж байхад цаг хугацаа тухайн үедээ хурдан өнгөрөөд байгаа мэт боловч маш олон дурсамжаас болоод дараагийн цаг хугацаагаа эргээд санахад удаан өнгөрсөн юм шиг санагддаг байх нэ. Энэ нь магадгүй бид жоохон байхад цаг хугацаа их удаан өнгөрч байгаа мэт санагддаг боловч том болохоор цаг хурдан өнгөрөөд байгааг тайлбарлаж болох юм. Бид жоохон байхдаа бараг өдөр бүр шинэ зүйлс суралцаж, шинэ зүйлс туршдаг байсан. Анх удаа сакс тоглох, анх удаага 9 сарын 1-нд хичээлдээ явж үзэх, анхны болзоонд явах, анхны үнсэлтэд бага байхад хийдэг зүйлсийн ихэнх нь өмнө нь хийж байгаагүй, мэдэрч байгаагүй шинэ зүйлс байдаг байх нь. Харин том болж нас ахих тусам бид амьдралаас шинэ зүйлсийг, шинэ мэдрэмжийг авах нь багасч аль хэдийнэ ихэнх зүйлстэй танилцсан байдаг. Ингээд өдөр тутмын дадал зуршилтай нэгэн хэвийн амьдралд ордог. Гэтэл өдөр тутам дахин давтагддаг зүйлс дурсамж болж үлдэхээс илүүтэйгээр шинэ содон зүйлс таны тархинд дурсамж болж үлдэх нь илүү байдаг байна. Жишээ нь танаас өнгөрсөн 3 дахад оройн хоолндоо ямар хоол идсэн бэ гэж асуувал яг будаатай урга идсэн билүү, зовын идсэн билүү гэдгээ нарийн сайн санахад хэцүү шүү дээ. Харин та хин нэгэнтэй болзоонд явж эсвэл найзтайгаа гадуур хоол идсэн бол яг ямар хоол идснээ санахад маш амархан байх болно. Яагаад гэвэл бид ихэвчлэн гэртээ оройн хоолоо иддэгч хин нэгэнтэй цаг товлон гадуур хоол идэх нь өөрийн тогтсон нэгэн хэв маягаа өөрчилсөн шинэлэг зүйл учраас бидний дурсамжинд илүү тод үлддэг юм байна. Одоо харин та бүхэнд энэ хурдан өнгөрөөд байгаа мэт цаг хугацаагаа удаашруулахад тусалж болох үс хэдэн аргуудыг хэлж өгье. Хамгийн эхнийх нь шинэ зүйл турших, аялах, шинэ хобби эхлүүлэх, өмнө нь хийж үзэж байгаагүй шинэ зүйлс турших зэрэг нь тархинд хүчтэй дурсамж үлдээдэг байх нь. Дараагийнх нь өдөр тутмын зуршлуудаа зориудаар өөрчлөх. Жишээ нь өдөр бүр ажил руугаа нэг замаар алхаж очдог болвол явдгаас арай өөр замаар явж орчинтойгоо танилцаж болно. Мөн шинэ төрлийн өглөөний хоол идэх гэх мэт энгийн өөрчлөлтөч гэсэн шинэ мэдрэмж төрүүлдэг байх нь. 3 дугаарт хүмүүстэй гүн гүнзгий харилцаа үүсгэх. Энэ нь бас цаг хугацааг удаашруулах өөр нэгэн арга байж болох юм. Учир нь утга учиртай яриа, хамтдаа өнгөрүүлсэн дурсамжтай мөчүүд тархинд хүчтэй сэтгэл үлдээдэг тул цагийг илүү удаан мэд санагдуулдаг байх нь. Дараагийнх нь анхааралтай амьдрах буюу одоодоо төвлөрч тухайн акшинг мэдрэх. Үүнд бясалгал хийх нь маш том чухал нөлөөтэй. Бясалгал нь одоо цагт төвлөрч орчин тойрон бодлоо илүү сайн анзаардаг болгодог байх нь. Хамгийн сүүлийн арга нь өдрийн тэмдэглэл хөтлөх. Учир нь бичиж тэмдэглэх үед тархи тухайн өдрийн үйл явдлыг дахин бодож илүү тодорхой дурсамж болгон хадгалдаг. Ингэснээр амьдрал илүү баялаг, удаан мэд мэдрэгддэг байх нэ. За ингээд миний эхний бичлэгтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Баяртай.